микрофон барьсан чи амар эвгүй юм байна. За энэ донд хүрэлцэн ирсэн мэдээж зочдтой маш их баярлалаа. Тэгээд та хэд маань Онтай подкаст гэж хараахан сонсоогүй бас үзээгүй амжааг байгаа бол одоо YouTube руу ороод зангаагүй тэгээ Онтай гэдэг подкастыг заавал subscribe хийгээрэй. Тэгээд бид нар манай баг хамт олон маш олон одоо цаг хугацааг зарцуулж чармааж ийм гоё зочдыг бас оруулж ирдэг ийм гоё подкаст байгаа. За тэгээд мэдээж өнөөдөр бас маш сонирхолтой зочин. За манай төчнөө шууд танилцуулъя. Тэгэхээр ийм Mongolia гэж бүгдээ мэднэ те. Одоо өдөр болгон хэдүүлээ ашигладаг энэ аппликейшнийг бүр анх төслөөс нь санаачилж бичсэн. За тэгээд хэрэгжүүлээд одоо бидний дутсан дээр суулгацсан байгаа хүн бол одоо болор эрдэнэ. За манай захим орчин яамны сайд байсан. За тэгээд одоо ийм Mongolia-г үүсгэн байгуулсан. За тэгээд Oxford-д сурсан гэх мэтчлэн одоо карьерийн одоо амжилтын хувьд бол одоо маш одоо дурдаа дуусахгүй. Тэгэхээр дараачихын төсөл нь юу юм бэ гэж хэдүүлээ ярьж эхэлнэ. За тэгээд тушнаа танилцуулчлаа. Тэгээд мэдээж Тэмүүлэн бас манай co-host Invescore Group-ийн маркетинг газрын захирал. За тэгээд хэдүүлээ яриагаа эхэллээ те. Манай бичлэг шууд явж байгаа. Тэгэхээр микрофон руу гасаа ойртож ярих нь шүү guys. За тэгээд AI Academy Asia те. Энэ төсөл маань ер нь ямар алсын хараатай хэрэгжээд явж байгаа энэ төсөл вэ гэдгээс эхлэх хөвнө. За бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бас олон үйл явдал зэрэг давтчих шиг байна. Подкастт орох гэж зайсангаас алхаж ирлээ. Тэгэхээр бас тэгэж адилхан алхаж ирсэн залуучууд зөндөө байгаа гэж бодож байна. За манайх AI Academy Asia гэдэг одоо хэмнэл оюун ухааны нэвтрүүлэлт сургалтыг хийдэг ийм байгууллага байгаа. Бид нар ерөнхийдөө зөвхөн Монголд гэлтгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг. За одоо бүгдээрээ л хэмнэл оюун ухаан ярьж байгаа. Гэхдээ яг ярьж байгаа одоо агуулга тэр технологид нь юу юм гэдгийг бас одоо ойлголт нь харилцан адилгүй ах шиг байна л та. Тэгэхээр бидний хувьд бол одоо 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт бол компаниудад одоо үе шаттаар хэмнэл оюуны нэвтрүүлэлтийг хийж өгдөг. Ялангуяа юм хүний нөөцийн дутагдaltaй Монгол улс шиг улсад бол хэмнэл оюун ухаан өөрөө маш том боломжийг нээж өгч байгаа. Тэгэхээр энийг илүү бүтээмж талаасаа бид нар компаниуд дээр нэвтрүүлж ажиллаж байна. Хоёрдугаарт нь бол яг одоо залуучууд, насан туршид хүүхдүүдэд зориулсан хэмнэл оюун ухааны инженер бэлтгэх юм сургалтуудыг зохион байгуулдаг. За бидний гол онцлог юу вэ гэхээр дэлхийн шилдэг сургуулиудын шилдэг хэмнэл оюуны багш нар Монголд цөөхөн байгаа шилдэг хэмнэл оюуны инженерүүдээс бүрдсэн багтай. За одоо маргааш Колумбиагийн их сургуулиас хэмнэл оюуны багш одоо бүтэн 3 сар ажиллахаар ирж байна. Бид нар бас өмнөх 3 сард Кембриж их сургуулийн 2 хэмнэл оюуны багш Монголд одоо манай академи дээр ажилласан гэх мэтчлэн байна. Тэгэхээр бид нар хэмнэл оюун ухааныг одоо нэгдүгээрт айгу зөв ойлгох хэрэгтэй. Бидний одоо үе бол бид нар яг интернеттэй өссөн тий одоо PC тоглолтог ч юм уу ямар нэгэн байдлаар сошиал медиа интернеттэй өссөн бол дахиад энээс хойш бид нар хэмнэл оюун ухаантай одоо бидний хүүхдүүд, бидний дүүнер хэмнэл оюун ухаанаар өснө гэдэг нь тодорхой. Тэгэхээр одоо бид нар интернетгүй хорвоо ертөнцийг төсөөлж чадахгүйтай адилхан. Ирээдүйд бол хэмнэл оюун ухаангүйгээр төсөөлөхөд юм бэрх болцсон, боломжгүй болцсон ийм үед ажиллаж байна, амьдарч байна. Тэгэхээр маш олон асуудал байна л да. Хэмнэл оюун ухаанаа эргээд ингээд ухаад харахаар хамгийн зөв зүйл юу вэ гэхээр хэмнэл оюун ухааныг заавал инженер болохгүй ч гэсэн сурах нь л хамгийн зөв зүйл. Nice. Баярлалаа. Юм дээр одоо энэ дугасаа талантууд ирсэн байгаа юм чи нэг юу асууя гэж бодоод олон улсад AI-аас одоо яаж ашиглах вэ гэдгийг бол хүмүүс нэлээд сайн мэдээд байдаг. Яг Монголын хэмжээнд одоо AI-ыг ашиглаж байгаа энэ манай залуучууд аль хэмжээнд ер нь ашиглах ёстой юм бэ? Хүмүүс айгаал эдэн штэ тий. Одоо нэг бүгд ашигладаг болсон баг тий. Энд AI ашигладаг хүн байгаа юу? ChatGPT ч юм уу? Бүгд ашиглаж байгаа тий. Тэгэхээр ашиглаж байгаа хүмүүс дотор одоо ер нь яг аль хэмжээнд ашиглах ёстой вэ? Өөрсдөө ер нь яаж бэлтгэж хүмүүс нэг юм тодорхой хугацааны дараа би бараг хэрэггүй болчих واخ гэж айгаад байгаа шүү дээ тий. Олон улсад ярьж байгаа. Гэхдээ яг Монголын хэмжээнд ер нь AI-ыг аль хэмжээнд сурж өөртөө тасгах хэрэгтэй вэ? За хэмнэл оюун ухааныг одоо бид нар заавал ChatGPT ч юм уу LLM-ууд ашиглахгүй ч гэсэн Facebook, одоо Instagram, TikTok хэрэгжилж байгаа л ямар нэгэн байдлаар хэмнэл оюун ухаан ашиглаж гин эсвэл хэмнэл оюун ухаанд ашиглагдаж гин гэсэн үг. Өөрөөр чинь дата ашиглагдаж байгаа.
гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо манай ээж аав ах эгч өсөж одоо тэ торинсон тэр нийгэм тэр одоо орчноос шал өөр болчлоо л доо. Тэгэхээр нэг бодлын одоо ямар ч тодорхойгүй ийм нөхцөл байдал руу орж ийн робот AI одоо 2030 он гэхэд бол хэмэл оюун ухаан дэлхий дээр байгаа ажлын байрны 60%-ийг хэмэл оюун ухаанаар replace буюу орлох боломжтой гэж харж байгаа. За Sam Altman ч юм уу, Jensen Huang ч юм уу одоо хэмэл оюун ухааны том төлөөллүүд бол хэмэл оюун ухаан ажлыг чинь авна гэж битээ. Хэмэл оюун ухааныг ашигладаг хүн ажлыг чинь булаана гэдэгт бол 100% итгэлтэй бай гэж хэлж байгаа. Тэгэхээр яг одоо 100% өөрөө чинь ажлыг булаана гэхээс илүүтэйгээр хэмэл оюун ухааныг суралцж байгаа, ашиглаж байгаа дээр одоо өнөөдрийн хүний нөөцийн компетишн явж лээ л да олон улсад бол нэг талаасаа харахад бол бид нар хэмэл оюун ухааны хөгжүүлэлт талаас нь харна. Одоо модель өгсөрдөг, хэмэл оюун ухаан бүтээдэг нэг юм хүн байна. За нөгөө тал нь бол хэмэл оюун ухааныг зөв ашигладаг, сайн ашигладаг, бүтээмжээ сайжруулж чаддаг тэр тал руу нь харна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бидний хэрэгжилж байгаа одоо ChatGPT-г хараад үзэл та гэхээр GPT жишээлх юм бол 37% AI hallucination буюу 37% төөрөгдөлтэй. Тэгэхээр өөрөө чи асууж байгаа зүйлүүд 37% нь буруу мэдээлэл одоо худлаа мэдээлэл байх магадaltaй гэсэн үг. Ер нь бол энэ 37% дээр одоо маш олон дебейтүүд явлаа. Энээс ихчээж магадгүй гэсэн асуудлууд байна. Бид нар нөгөө Cambridge сургуулийн багш нартайгаа нэг тест хийж үзээд хүн өдөрт хэдэн чулуу идэх ёстой вэ гэд хэмэл оюун ухаанаас асуунгууд тэр юу гэж хариулж байна гэхээр хүн өдөрт нэг жижиг чулуу идэх ёстой. Яагаад гэвэл энэ чулуу нь ийм эрдэс бодтой учраас гэд тэ. Хүн харахад бол ингээд академик судалгаагаар ингээд нөгөө баяжуулаад гаргаад ирж байгаа хариулт үнэн юм шиг сонсогдно. Гэхдээ тэр юунаас гарч ирсэн бэ гэхээр зүгээр интернетийн joke вебсайтаас гарч ирсэн л байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр хэмэл оюун ухаан LLM-уудыг ашиглаж байхдаа юуг ойлгох ёстой вэ гэхээр энэ 100% үнэн биш. Тэгтээ ашиглахгүй бай гэсэн үг ерөөсөө биш. Харин ч асуудал нь юу юм? Алгоритм нь яаж ажилтیں۔ Яаж энийг одоо өнөөдрийн маркетер ч юм уу хүний нөөц жишээлх юм бол хамгийн түрүүнд нөгөө хэмэл оюун руу нэвтрэх ёстой одоо салбаруудын нэг багхгүй юу. Тэгэхээр тэрийг яаж нэвтрүүлээд одоо нэг 5 өдөр хийдэг байсан ажлаа 2 хоногт хийх үү ч юм уу те 8 цаг хийдэг байсан ажлаа 2 цаг хийх үү гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо л энд ингээд дан залуучууд сууж байна. Хэмэл оюун ухаан бол ус агаар мэд хэрэгтэй одоо заавал сурах хэрэгтэй чадваруудын нэг олон янзаар сурч болно. Заавал одоо AI академи руу явах албагүй. Бид нар бас өнгөө онлайн хичээлүүд байна, Coursera байна, Deep Learning AI байна. Ингээд сурыг гэсэн хүнд бол ямар нэгэн байдлаар сурах боломж зөндөө байна. Нэсээ шууд дахиад үргэлжлүүлж байгаа. Юун дээр ChatGPT би яг хуу тодорхой хэмжээнд бол шүүлтүртэй байх хэрэгтэй гэж бодож байсан. Гэхдээ 37% гэж бол үнэндээ мэдсэнгүү. Тэгэхээр бас манайхан ороод юм судлахтаа бас нэлээ нэхур үзэх хэрэгтэй юм байна те. Юун дээр бүтээмж нэмэх энэ жоохон энгийн асуулт гэж магадгүй. Гэхдээ бүтээмжээ нэмэх хэрэгтэй гэж ярьж байгаа шүү дээ те. Яаж одоо нэмэх хэрэгтэй вэ? Яг энд ирсэн байгаа юм залуу талантууд зүгээр л ChatGPT-гээр бодж иж магадгүй. Одоо өөр юу ашиглах хэрэгтэй вэ? Яаж одоо тэр 8 цагийг 2 цаг руу шилжүүлж байгаа вэ? Тэр талаас нэг жоохон одоо жишээл PowerPoint гэхэд ChatGPT-гээр хийж болдог болсон те. Өөр одоо ер нь ямархуу байдлаар ашиглавал тэгээ уучлаарай. Ур чадвар гэдэг байгаа бас яг чадвар гэдэг бас дурдчихвал те. Яагаад? Яг хөө би нэг сүүлд нэг хурал дээр үжээд нэг ChatGPT-г одоо зөвхөн хэмэл оюуныг ChatGPT-гээр ойлгож болохгүй тань 10 гаруй мянган төрлийн одоо хэмэл оюун дээр суурилсан таны бүтээмжийг нэмэгдүүлэхэд зориулсан бүтээгдэхүүн байна гэд хэлээд бас нэг ингээд нөгөө уртлын хэсгийг каталж тавьж агаад загнадаг штэ манайханд яг тийм юм болчихлээсэн л та. Тэгэхээр бид нар технологийн эрчтэй ийм үед нэлээд хэрсүү байх хэвээр. Нөгөө талдаа түрүүний гарсан энэ 10 гаруй мянган аппликейшн хэмэл оюуны модулууд дээр суурлаад өөрийнхөө хэрэгцээнд зориулсан agentic AI ч юм уу, assistant ч юм уу олон төрлийн юмаа гаргаад авчиж болно. Тэгэхээр тэр одоо өөртөө зориулсан хэмэл оюуны модулуудаа ухсраад хэрэгцээгээ хангах тэрийг л чадвар гэж хэлээд байна гэж ойлгож байна. Түүнээс бол одоо GPT-гээс
хин ч хамаагүй юу ч хамаагүй асуучч болно шүү дээ. Зөвхөн prompt engineer ингээд химэл оюунаас юуг яаж асуух вэ гэдэг хичээл өөрөө том сургуулиудын 2 семестрийн хичээл болсон байгаа байхгүй. Prompt engineer ингээд те яаж одоо энэ LLM-уудыг ашиглах вэ гэдэг нь тэгэхээр энэ ингээд бидний хараагүй одоо тийш нэвтэрж ороогүй маш том одоо possibility байна. Энийг ингээд манай залуучууд аль болох эртхэн ашиглаж ивэл улмал одоо хурдтай сайжрна. Нөгөө талдаа одоо ажлын байран дээр бол энэ маш том давуу тал болно. Зөвхөн Монголд ч гэлтгүй олон улсад гарахад одоо хамгийн basic skill-үүдийн нэг нь химэл оюуны ур чадвар болчихж байгаа. Баярлалаа. Тэгээд одоо хамгийн бас тулгамдж байгаа асуудал болохоор байгууллагууд бас яаж өөрсдийнхөө бүтээмжээ сайжруулах гэдэг асуудал яригдана те. Тэгэхээр байгууллагууд одоо энэ AI-ыг яаж ажилчтай нэгдүгээрт энэ одоо олон талтай юм харилцаа үүсгэж байна л да. Энэ харилцааг ер нь байгууллага ямар үүднээс бас харах хэрэгтэй юм бэ те. Байгууллага өөрөө энэ AI-ыг ямар нүдээр харах хэрэгтэй юм бэ? Энэ олон талт харилцааг бас яаж зохицуулах хэрэгтэй юм бэ гэдэг асуулт байна. Маш зөв гоё асуулт байна. Бид нар яхаа одоо 1 сарын 1-нд л байгуулагдсан шүү дээ. Тэгээд Монголын нэг 5-6 том компаниудтай ажиллаад сая ихний төслүүдэд хаагаад дуслаа өнгөрсөн 7 хоногт гадны бас нэлээд хэдэн компаниудтай ажиллаж байна. Тэгээд харахад ер нь хиймэл оюун ухааны ойлголт өөрөө одоо зөвхөн Монголд биш шүү гадаад дотоодгүй маш өөр. Зарим нь бол ингээд хитрхи экстрим хардаг. Химэл оюун ухаан нэвтрэл амьдрал сайхан болчихно гэж төсөөлдөг нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь хитрхи хол одоо энэ ингээд нөгөө бүр юм сансрын зүйлийн надаас хол гэд ингээд хайр гараг юм шиг төсөөлдөг юм хоёр экстримтэй байгууллагуудад орж эхэлдэг. Тэгэхээр бид нар байгууллагуудад нэвтрүүлэхдээ одоо CXO буюу захирлуудын түвшин, mid level manager, за тэгээд junior level manager-ууд ч юм уу ажилтнууд гэдэг ингээ 3 түвшинтэй зэрэг явдаг. Зөвхөн одоо IT-ийн департамент нь химэл оюун нэвтрүүлгийг ингүү тэрийг ашиглахгүй бусад департаментууд байна. Эсвэл захирал нь ойлгохгүй байна. Эсвэл одоо санхүү мөнгө гаргахгүй байна. За эсвэл зөвхөн захирлууд нь ойлгоод доод шатанда хэрэгжүүлж чадахгүй ч юм уу те. Тэгэхээр бидний одоо өнгөрсөн хугацаанд харж байгаа хамгийн best practice бол бүх төвшөндөө зэрэг гэхдээ өөр контентоор сурах байдаг. За Монголд нэг зүйл байдаг нь нөгөө сургалтыг юм хамгийн одоо муугар боддог гэх юм ингээд нэг за ингээ явж л байд юм да гэж боддог. Бидний зүгээр нэг жишээ харахад Microsoft Office гэдэг программыг монголчууд 5% нь л ашиглаж чаддаг. Тэгсэн мөртлөө IT гэл одоо технологингууд нөгөө програм хангамжаал аваад тэр нэг софтвер л авчил гэдэг. 1000 сайн софтвер байгаад танай ажилчид өөрөө тэрийг ашиглаж чадахгүй, гараад ирсэн үр дүн датаг нь уншиж чадахгүй. Тэгээ бид нэр ингээд нөгөө маш амбицтай мөртлөө маш basic юмнуудаа хийж чаддгүй хүмүүс аахгүй одоо ингээд зөндөө хуурлалаад би нэгэ магтаал дэлхийд гарлаа гэж худлаа яриад байдаг. Одоо өөртөө бид нар харах ёстой. Дэлхийд хаана байгаа, хин бид нар юу хийж чадж байгаа. Одоо зүгээр л офисынхаа программыг хэр төвшөнд ашиглаж байгаа гэдэг юм ugly truth-тэйгээ нүүр тулах хэрэгтэй байхгүй. Тэгээ яг дэлхийд ялангуяа Америкийн том corporate компаниуд ч юм уу технологийн компаниудад ажиллаад үзэхээр үнэхээр хинч биш юм байна гэдгээ одоо мэдэрдэг. Тэгээ мэдрээд би яах вэ? Би дараагийн степ юу хийх вэ? Би яаж одоо бусад монгол залуучуудаа сурахгүй гэдэг бодол ялцчгүй орж ирдэг. Тэгэхээр тэр зорилгоор ч гэсэн одоо бид нар AI Academy хийж байгаа л да. Тэгээд ер нь бол одоо бид нар өнөөдөр үнэтэйгээ нүүр тулаад тэндээсээ дараагийн зөв алхмаа одоо нэвтрүүлэх хэрэгтэй. Тэр химэл оюун дээр ч ялгаагүй. Өнөөдөр ихэнх компаниуд бол нэг ERP-гийн л хэрэглэдэг байгаа шүү дээ. Ингээл бүх манай клиентууд одоо бүхэл бараг технологийн компаниуд нь өөрсдөө хүртэл ингээд зарим нь ERP-гийн асуудалтай ч юм уу те. Тэр бол ингээд хамгийн basic зүйл шүү дээ. Тэгэхээр бид нэр эндээсээ яаж дараагийн түвшинд гарах вэ гэхээр өөртөө сурж хүмүүсээ сургаж бага одоо reskill, upskill хийж л дараагийн түвшинд гарна. Nice. Одоо AI-г байгууллагуудад нэвтрүүлээд эхэлж байна гэж байгаа. Нэг 5 жилийн дараа гэхэд ер нь AI хэрэглээ байгууллагуудад хэр хэмжээнд очсон байх бол одоо би бодоход одоо бол баг имэйл хүмүүс өөрсдөө бичгээ болчиход байгаа шүү дээ. Нэг
юу мэдээлэл оруулаад тэгээд шууд имэйл бэлэн болдог болсон байна. Нэг 5 жилийн дараа гэхэд Монголд шүү. Ямар хуу хэмжээнд очсон байх бол ер нь ажил явж байгаа офисын ажил. Яг одоо тэгэл бид нарын хэр хурдан адапт хийж хэр сурч чадах уу гэдгээс л хамаарна шүү дээ. Ер нь бэлэн байна уу? За миний туршлагаар бол бид нар нэг юмд бэлэн байдаг хүмүүс бас биш. Ер нь одоо яг үндэ Монголыг эхэлж ах ч гэсэн бэлэн байдлын үнэлгээгээл үзэхээр бас л одоо доогуур тий. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө зориглж одоо хүч хайж хөрөн компаниудын хувьд бол хөрөнгө хайж ордог. Хэмэл оюун өөрөө юу вэ гэхээр маш олон юмны шорткат болдог. Одоо нэгэнт датагаа захимжуулаад цэгцлээд хэмэл оюун нэвтрүүлээд эхэлжүүл маш олон ажлыг одоо маш олон одоо цаг хугацаа мөнгө санхүүг хэмнэх тэр түүл болчдөг байхгүй. Тэгэхээр ялангуяа одоо лидершип одоо багуудын хувьд бол яаж цэгцтэйгээр хурдан нэвтрүүлэх вэ гэдгээл харах хэрэгтэй. Ямар ч компани байсан хизээ нэгэн цагт өнөөдөр биш бол маргааш бол 5 жилийн дараа нэвтрүүлж таарна. Тэгэхээр тэрийг аль болох яаж хурдан нэвтрүүлэх вэ гэдэг байна. Хэмэл оюун нэвтрүүлнэ гэхээр ингээ нөгөө датанд бэлэн биш ингээд тэгцгүй ээжж бас нэвтрүүлэх юм ярих боломжгүй. Тэгэхээр нөгөө датагаа чанартай дата болгох, захимжуулж оруулах нь өөрөө скип хийж болохгүй байхгүй юу. Тэгэхээр тэр зүйлсийг маш хурдан ойлгоод нэвтрүүлэх тусмал тухайн одоо компани бүтээмж мөнгө санхүү одоо илүү хэрэглээд эхлэхээр илүү олон шин салбар руу орох ч юм уу тийм боломжууд үүснэ. За McKinsey-гийн 2022 онд хийсэн судалгаа байгаа. Тэр судалгаагаар харахад хэмэл оюун нэвтрүүлснээр 30-аас 55% зардлаа бууруулж болж байгаа. Бүх одоо компани түвшинд 50-аас 60% орлогоо нэмэгдүүлж болж байгаа. Одоо бүрэн нэвтрүүлсэн тохиолдолд тийм судалгаанууд байна. Тэгэхээр бид нар энийг одоо ямар нэгэн байдлаар одоо үе шаттай аль болох хурдан нэвтрүүлж тухайн компани дараагийн түвшиндөө гарахад илүү ойртно л гэсэн үг. За илүү нэг практикал асуулт байна. Обона өөрөө AI одоо ингээд мэдээж технологи руу биднээс илүүтэйгээр нэвтэрсэн байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнх нь бас гоё юм түүлүүд юу байна те өдөр тутамдаа өөрөө AI-г хэрэг ашиглаж байна. Тэгэд ямар түүлүүд байвал гоё нууцш гоё хуваалцах боломж байна уу? Яг бид нар AI Academy дотроо л одоо баг дотроо AI assistant agentic AI одоо өөрсдөө тестлэг гаргацсан. Тэрийг л илүү төлхөө ашигладаг. Зүгээр бид одоо олон хайттай те нөгөө гадны Америкийн компанид ажиллаж байгаа хിവэрээ за 2 3 удирдах зөвлөлтөөр байна. Английн бас сүлд хэмэл оюуны юм сангийн одоо шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан гэх мэтчлэн нөгөө тухайн байгууллага болгон өөрсдийн гэсэн ямар дэлхийн эдийн засгийн форумын одоо нөгөө digital global council гэдэг дээрт байна гэдэг юм ингээд олон байгууллага өөрийн нэг юм төлөлтэй болцсон л байна л да. Одоо хэрэгцээн дээр суурлаад модулуудаа өгсраад гаргацсан. Тэрийг хэрэгэлдэг. Гэхдээ нэг юм хэмэл оюун юуг enable хийж аваа гэхээр маш амархан. Одоо бид нэг шинэ аппликейшн гарахаар ингээл сурах гэж бас хугацаа болдог ш. Тийм биш. Маш энгийн хэмэл оюун өөрөө бүх зүйлийг энгийн, хурдан, амар болгож байгаа учраас өөр төлөвлөд ашиглаж байгаа ч гэсэн илүү амар л байна. GPT-г бол одоо мэдээж ашиглана. DeepSeek одоо тэгээд бид нар яг ажлын хэрэгцээнд нөгөө байгаа зах зээл дээр байгаа LLM-уудыг те large language model-уудыг харьцуулж ашигладаг. Тэрэн дээр одоо хичээлүүд ордог учраас илүү ажлын холбогдлолтой төлөвлөд ашиглаж байна. За ер нь манай бас энэ 30 минут маань ер нь бол гараг өндөрлөж байна. Тэгээд манаас зочдоос асуух асуултууд байвал манай обонагаас чөлөөтэй асууж болно шүү. Тэгэхээр асуултын бас хэсгийг нээе. За ер нь бизнесүүдэд тулгардаг нэг асуудал байгаа. За тэгээ би таны бизнес тулгарч байгаа асуудлыг гэсэн мэдээж хамгийн том зүйл бол хүний нөөцийн асуудал. За тэгээд бизнес планаа баталчихсан. Одоо яг тэрийг хэрэгжүүлэхээр чадварлаг талантууд дутдаг. Тэгэхээр Mongolia Talent Network болохоор хамгийн том дата баазтай 30 мянган CV дата бааз байгаагаас Mongolia Talent Network-ийн чадварлаг рекрутерүүд таны энэ бизнес планыг амьдруулахад тус болно гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр Mongolia Talent Network-тэй холбогдоорой. Powered by Mongolia Talent Network. We focus on you. За сайн байна уу? Сайн нэг agentic AI LLM-уудын ирсэнд одоо таны яг practical хэрэглээнд LLM-уудээс яг аль нь
одоо кодны төвшөнд хамгийн шилдэг байсан. Тэгээ аль нь daily task-нд шилдэг байсан. Аль нь илүү нөгөө бизнес талын юмнууд хэрэг болсон бэ? Яг тэр талаар нөгөө салбарт аль LLM-үүд хамгийн мундаг байсныг нь хэлж өгч болох уу? LLM-ууд дээр бол нөгөө comparative advantage ямар LLM дээр гардаг вэ гэхээр GPT дээр гардаг байхгүй яа. Тэгэх юм бол GPT чи хамгийн түрүүнд гарсан LLM учраас сүүлийн 2-3 жилийн миний дата байгаа байхгүй. Тэгэхээр Обона гэдэг хүн ямар төрлийн хариултанд дуртай, view дахиж асуудیں۔ Одоо ийм хариулт гаргаад өгөхөөр ямар комент хэлдэг ч юм уу ингээд нөгөө миний дата байгаа учраас одоо DeepSeek ч юм уу, Grok 3 ч юм уу те одоо манай том боссын химлооны платформ энтрийг ашиглаад үзэхэд арай өөр байдаг. Яг гэвэл тэр бусад LLM-ууд миний дата байхгүй юу. Тэгэхээр тэр талаасаа бол GPT-г нэлээд төлхөө ашиглана. Зүгээр одоо бидний нэг тестлж байгаа юм бол дуу хөгжим одоо AI Academy маркетингийг хийхин тулд гэл юм янз янзын өөр маш олон төлөвлөлт байна. Тэднийг ингээл нөгөө play around хийгээл тоглож үзээл, туршиж үзээл ингээл яваад байгаа. За манайх бол нөгөө нэг та GPT дээр одоо 3 байна уу, 4 байна уу, 4.5 гарцсан те GPT Plus, GPT Pro гэл ингээл зөндөө гарчлаа. Сая бас Microsoft Center нэлээд юм шинэ application энтрүүд зарлаад шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд л бид нар туршиж үздэг. Миний яг өөрөө хэрэгэлдэг нь бол GPT Pro-гийн хэрэгэлдэг бас нэлээд өөр байдаг. Ялангуяа нэлээд professional бизнесээ одоо тайлан гаргаж өгч юм уу гэдэг байдлаар эсвэл төлөвлөгөө ч юм уу тэрийг яадаг. Зүгээр нэг эрсдэл нь бол аюулгүй байдлын эрсдэл, датагаа алдах эрсдэл байгаа. Тэрийг бол одоо угсгах ямар ч боломжгүй. Дэлхийн технологийн community дотор нэг гарсан кейс нь юу вэ гэхээр Samsung компани нэг ажилтан одоо тухайн компанийхаа төлөвлөгөөг оруулаад 2 жилийн дараа тэр нь ингээ паблик болсон тий. Тэг ингээ trace хийсээр байгаа тэр ажилтнаа олж халж шít тий. Тэгэхээр нөгөө юм том компаниудын хувьд бол одоо DeepSeek-ийг хэрэгжилжүүлэхгүй гэсэн том хориод тавьсан компаниуд зөндөө. Гадны том их сургуулиуд одоо энийг хэрэгжилжүүлэхгүй эсвэл детект хийдэг ингээд AI-ууд ч одоо яг харах юм бол хоорондоо зодтолтоод байгаа шít тий. Ингээд энийг хэрэгжилжүүлэхгүй, энийг ингэж болохгүй гэд. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө яаж алийг ямар чиглэлээр яаж зөв ашиглах вэ гэдэг тал руугаа илүү анхаарах хэрэгтэй. Тэрийг бол ингээд өөртөө туршиж үзчихэж л мэднэ. Nice. Өөр асуулт асуух юм байна уу? За сайн байна уу. Хүний нөөцийн чиглэлээр ажилладаг. Тэгээд одоо ингээ байгууллагад AI нэвтрүүлэхтэй бүтээмжийг сайжруулахад ингээ хүний нөөцийн баг түүчилээд явах шаардлагатай. За тэгэнгүүт яг хүний нөөц багаараа өөртөө одоо AI нэвтрүүлээ те үр дүнг нь хүртээ гэдэг ийм майндсеттэй байх шаардлагатай одоо нэмэх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ майндсетийг яаж хөгжүүлдэг те одоо энэ сургалт байд юм уу ямар степээр явд юм бол ямар сайн практик байд юм бол одоо нэг HR-ийн 10 үнэ ч юм уу эхний ээлжинд те яг нэг тал руу харуулах гэдэг гэсэн үг шүү дээ. Тийм тэн дээр одоо AI Academy зүгээс санал болгох зүйлүүд юу байгаа бол ямар практик байдаг бол гэж асуумаар. Яг бидний туршлагаар бол нөгөө яг өөрийнх нь ажлыг хэлбэршүүлж үзүүлээд тахаар хүмүүс илүү урамтай байдаг. Тэгтээ яг цэгцтэй хиймэл оюуныг суураар нь ойлгохын тулд бол алгоритмаас нь эхлээд яг тэр шинжилгээ ухаан юу юм бэ гэдгийг ойлгочоод энэ дэлхий дээр байгаа 10 гаруй мянган платформыг зөв буруу сайн муу талтай нь хэрэглүүл зүгээр Монголд одоо манай ажиллаж байгаа партнеруудыг харахад бол нөгөө өөрсдийнх нь ажлыг хэлбэршүүлж өгөөд ахаар манайхан ч илүү дуртай урамтай орж ирээд идэх. Тэгэхээр тэр тал руу илүү практикал тал руу одоо үзүүлэх тэрийг илүү ойлгуулах нь чухал юм шиг байна. AI Academy бас өөрөө байгууллагын багттай байсан шүү дээ Обана. Тэр яаж ажилладаг юм бэ? Байгууллагууд дээр очиж ер нь бол одоо сая асуусан шиг одоо ийм бүрэлдэхүүн хүмүүст сургалт ороод явдаг гэсэн үг үү те? Тийм бид нар ерөнхийдөө 1 сараас 6 сарын ийм хөтөлбөрүүд байдаг. 6 сарын хөтөлбөр нь болохоор сургалтаа аваад химэл оюун ажилдаа нэвтрүүлэхэд бид нар хамт коуч хийгээ явдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар хөгжүүлэлтийг хийж өгөхгүй одоо тэр залуучууд өөрсдөө одоо хүний нөөц бол өөрийнхөө хэрэгцээнд зориулсан модель угсралтал нь хамт угсраж өгөөд дуустдаг гэх юм уу.
тэгэхээр нөгөө нэг сургалт гээл тэгэхээр нэг ингэж лекц уншчаал баяртай гэд салаад маргааш нь бүх юм мартчихдаг биш. Яг практикл өөрийнхөө ажил 100% нэвтэртэл нь одоо хамт яваад одоо энэний цаашаа road map-а ингэж хийгээрэй гэж хэлээд одоо салдаг гэх юм уу. Тэгээ бид нар бас сая тэр 4-5 компани дээр дуусгаснуудаа хараад тахад бол нэг нь уулуурхаан компанисан. Тэндээс гарсан нэг одоо бид нар Capstone төсөл гэж нэрлэдэг юу байсан бэ гэхээр уулуурхаан машины дугууны илэгдлийг тооцдог химлойны модулийг машин барьдаг хүмүүс нь ухсраа гаргаад ирчихэж байгаа. Тэгээд тэдний одоо хэлж байгаа захирлуудын хэлж байгаа нь юу вэ гэхээр 4-5 IT-ийн компаниар энийг ингээд тооцдог юм хийлгүүлэх гээд бараг сүүлийн хэдэн жилд тэрбум гаруй төгрөг үүсцээ. Тэгсэн чинь яагаад IT-ийн компаниуд хийж чадахгүйсэн бэ гэхээр инженер биш, жолооч биш, уулуурхаа дээр ажилтдаг учраас тэр нөгөө процессыг ойлгохгүй. Тэнгүүд тэн дээр ажилтдаг хүмүүс нь өөрсдөө модуль ухсраад одоо тэр 6 сарын туршид хийгээд дуусангууд маш мундаг өөрсдийнхөө хэрэглээг хангахаар модуль ухсраа гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хиймэл оюун гэхээр заавал IT-гийнхэн хийх ёстой ч юм уу те тэгж ойлгоод байдаг. Энэ бол үгүй. Аль болох нөгөө technical одоо юу гэдэг хүний нөөцийн нөө маркетинг байна уу? Even одоо амраа дээр бол comedy ч гэсэн гарч ирж л байгаа байлгүй дээ те нюансыг гарга гээл шүлэг мүлэг дуу те гарч ирж байгаа. Тэгэхээр тэр өөрсдийнхөө хэрэгцээнд зориулаад тэрийгэ босгож авах чинь түрүүний нөгөө AI skill гэдэг маань. За сүүлийн нэг асуулт аваад дуусгая тийм. Нэг за дахиад нэг асуулт байгаа. Та нөгөө нэг олон улсад гараад одоо чинь SpaceX ч гэсэн ажиллаж байсан шүү дээ. Тэнгүүт өөрийнхөө ялгааг өөрийнхөө хэр муу байсныг яг ямар салбарт одоо чинь мэдэрч байсан бэ? Одоо чинь бизнесийн түвшинд ч юм уу эсвэл яг hard skill-ээр ч юм болов гэж бодоод эсвэл яг манай монголчууд яг гадаад тэр хүмүүсээс яг юугаараа дутаад байгаа юм те. Тэрийг л мэдмээр байна. Яг өстой гоё асуулт байна. Яг би одоо миний өөрийн ажлын стил бол тийм ширүүн одоо Mongolia энтрийн баг дээр ажиллаж байсан залуучууд бол намайг ингээ айгуу сайхан хааштай ингээл пупа гэж бүгднийг магтаад байдаг гэж хэлэхгүй. Миний өөрийн зарчим ч гэсэн одоо багасаа явсан юм ч гэсэн нөгөө ажиллаа дуусгадаг үр дүнгийг харахын төлөө ажилладаг байсан. Монгол залуучууд одоо SpaceX ч юм уу олон юм гадны компаниудтай ажиллаад үзэхэд юу гэдэг вэ гэхээр ерөөсөө үр дүн дээр суурилсан байдаг байхгүй. Одоо SpaceX дээр жишээлх юм бол ингээл нөгөө маш их юм crazy хийдэг. Одоо та нар Elon-ы номыг уншсан бол ингээл нөгөө өдөр шөнөгүй суугаал те тэгж хийдэг. Америкийн одоо миний уулзсан үдсэн хамгийн hard working хүмүүс American corporate Americans байдаг. Corporate Americans буюу тэр одоо та нар Wall Street харж байгаа, Silicon Valley харж байгаа тэнд ажилладаг залуучууд бол бүр галзуу өдөр шөнө 24 цаг хамаагүй ингэж хасал хийдэг тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгжээч нөгөө 0-оос 1 буюу байхгүйгаас байгааг үсгэж шít те. Монголд ирээд харахаар ингээ бид нар чинь бүх юмыг айгу драматай хүлээж аавна. Бүх юмыг амар personal хүлээж аавна. Америкт одоо яг тэр community-д хэрэглэгддэг үг бол work life balance те. Одоо ковидын үед та нар одоо хүний нөөц ч гэсэн харсан бол ингээл бясалгал хий, Amazon бясалгалын нэг юм төвтэй боллоо, гэрээсээ ажиллая, тэ Facebook инглээ гэл одоо бүгд байхгүй болчихсон шүү дээ. Facebook жишээлх юм бол гэрээсээ ажиллах боломжгүй болсон, иш тарьж болохгүй болсон, тэ одоо Amazon энэ бүгдээрээ эргээд тэр startup hustling mode буюу нөгөө ингэж өдөр шөнөгүй ажилтдаг мод руу орчиж байгаа байхгүй. Тэгжээч одоо энэ тодорхой түвшний ямыг одоо ийм том платформыг үүсгэдэг юм байна, том бүтээгдэхүүн гаргадаг юм байна гэдгийг нь ойлгогдож байгаа. Монгол залуучуудын хувьд бидний одоо алдаа бол тэр professionalism гэдгийг ойлгохгүй. Professionalism ялангуяа одоо би та нарт тэрэг болно гэж одоо шууд хэлье. Ялангуяа одоо манай дээр AI Academy дээр орё, таныг одоо дагаад ирсэн гэл хэдэн зуун бараг 1000 аппликейшн ирнэ. Тэгээ харахаар ийм нөгөө ажлын байраа хитрхи романтикаар төсөөлсөн. Тэг ингээд өөрийгөө яаж treated болох ёстойгоо ингээд кино минь үзээр агаад ингээд айгуу гоё байдлаар төсөөлсөн. Эсвэл шууд ороод дарга захирал болол бараг туслахтай болол нэг юм кофе барайл. Тэг яг ингээд ажил юу их би тэр байгууллагт юу bring хийж байгаа вэ гэдгийг ойлгохгүйгээр
ийм нөгөө гадна талын зүйлүүдээ л ингээл хараад мөрөөдөл явааддаг. Эхлээд ажиллаж байгаа ч юм уу ажлын туршлагагүй залуучууд бол skill set авчирна гэдэг угаасаа худлаа. Тэр залуучууд ажлын байран дээр юу авчрах хэрэгтэй вэ гэхээр attitude, хандлага. Тэгээд тэр нөгөө нэг тууштай байдал, hard working тэ чадахгүй ч гэсэн сурыг гэдэг тэр эрмэлзэл байх хэрэгтэй. Тэгэхээр бидний хувьд монголчуудын хувьд бол одоо тэгээд том компаниас эхлээд жижиг стартап төрөөсөө эхлээд одоо түүц хүртлээ бүх ямыг ингэж personal ингээл би ингээл сэтгэл гаргасан чинь тэгсэнгүү тэгээ ажил нь дандаа энэ процесс дундаа ингээд тэгсэн чинь тэр болохгүй ингэсэн чинь энд болохгүй бүх ажил зовлонтой бүх одоо зүйл чаленжтай тэгээ та нар ингээд нөгөө майндсетээ харах юм бол монголчууд жижиг гарч байгаа асуудал болгоныг зовлон гэж харж байгаа кейсүүд байна. Америкт ч юм уу одоо ингээд стартап тек хийж байгаа хүмүүс бол тэр болгоныг сорилт гэж хардаг тий чаленж л гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо байгаа залуучууд бол бид нар майндсетээ айгуу сайн өөрчлөх хэрэгтэй. Тэгээд тодорхой түвшинд гараад үнэлэгддэг ботлоо одоо илүү цагаар хагас бүтэн сангуу түвшингөө суух хэрэгтэй. Тэрийг одоо ойлгох хэрэгтэй тий. Nice. Стогой хэллээ. Ер нь яг тий. Сан хийж байгаа хэрэг. Ер нь зөш болно шүү. Нэрээ үнэндээ яалтчгүй энэ амар чухал байгаа. Манай антай дээр ер нь ингээд дандаа юм одоо обонош career wise амар сайн явж байгаа, амжилттай явж байгаа. Гэтэ нэлээ их ажил хийдэг ийм хүмүүс оролцдог. Түрүүн хойно обонотой ярьж байхад хийжсэн. Одоо нийтдээ 7 ажил. За 2 нь full time. Гэтэ дахиад 5 ийм одоо board member ч юм уу ингээд ийм ажлын ачаалттай явж байна гэж юм. Тэгэхээр арай жоохон хөөн талаас нь би юмнууд одоо ярих гэж байна. Антай дээр бид сая яг work life balance ярьдгүү гэсэн. Гэтэ бид integration ярьдаг. Нэг жоохон юм хувийн талаас нь одоо hobby ингээ харахаар хүмүүс амар юм inspirational хараад байна л да. Тэгэхээр яг хөөн талаас нь яг юм сэтгэл зүй талаасаа яаж одоо ингээл 7 ажил гэдэг чинь бас чанга штэ тий. Стрессээ яаж менеж хийдیں۔ Яг хобби нь бас юу юм яаж энэ стрессээ тайлдсан бол сэтгэл зүй бас яг хөө төрт одоо амраатаа гөрүүлээд гараад ирэхэр чинь бас те ингээд тодорхой сэтгэлийн хаттай болно л да. Ялангуяа амраа зөв юм хийчээд нүдүүл хамгийн муухай шүү. Тэгээ гараад ирэхэд бол нөгөө юм за нөгөө буруу ойлгогдох тийм сэтгэлийн тэнхээтэй гэдэг нэг ном байдаг шүү дээ. Одоо монголоор хэлэх юм бол тэгэхээр нөгөө ялангуяа урт хугацааны прожект дээр үр дүнгууд нь яаралтай харагдахгүй зүйлүүд дээр бол нөгөө үр дүнгээ гартал нь одоо тэсэж гарахаас өөр аргагүй замууд байдаг л да. Тэр бол одоо зөвхөн Монголд ч биш том одоо миний ажиллаж байгаа компаниуд дээр ч гэсэн тийм зүйлүүд гардаг. Тэгээд work life balance ч юм уу би бол аялах айгуу дуртай. Миний одоо хамгийн том therapy бол аялал байдаг. Тэгээд томилтоор өнгөрсөн жил томилтоор бараг 170-80 хоног томилттой байсан. Тэгээ нөгөө олон улс яваад байгаа мөртлөө үзэхгүй шүү дээ. Одоо тэр чинь аэропорт дээр буугаад буудлын руугаа ороод уулзалт руугаа ороод хурал руугаа ороод дуусчдаг тий. Тэгээ одоо л миний хүсэж байгаа зүйл одоо нэг ажил дуусгаад нэг жоохон 4-5 хоногийн ч юм уу оф аваад нэг тийшээ аялдаг л тэр бол миний одоо ажлын өөртөө цаг гаргадаг стил гэх юм уу. Нөгөө талдаа бол яг хав би тийм айгу ээж аав ирэх хүүхэд найз нөхдөдөө ирэх одоо ингээ хүмүүс нэлээ юм загнадаг ширүүн өнтер гэж хараад идэг боловч нөгөө хүн нь юм нялан хүн байхгүй юу. Тэгээд одоо Монголд бас ирэх болсон нэг шалтгаан бол мэдээж ээж автагаа ойр гэр бүлтэйгээ найз нөхдөдөө ойр бай. 1000 одоо амжилттай том компанид яваад бас чи цагаачлахгүй яг үндэ тий. Тэгэхээр одоо жоохон ингээ мачур болох хэрээр гэр бүл өөрийн хүрээлж байгаа хүмүүс найз нөхдийнхөө үнцэн value community-г илүү ойлгож эхэлдэг. Тэгээд тэрлүүгээ илүү одоо инвестиг цаг хугацаа зарцуулъя гэсэн шийдвэрүүд бас гардаг. Тэгэхээр миний зүгээр нэг гол зүйл бол нөгөө юм гоё харилцаа, эргэн тойрон байгаа найз нөхдөдөө үнэн одоо гоё харилцаа, тэр friendship айгуу чухал гэдэг. Тэр зөвхөн монголч гэлтгүй одоо гадны олон найзууд байна. Тэр нөгөө одоо тэр зүйл чинь valued болдог гэх юм уу. Тэр найзуудтайгаа ч юм уу юм гоё яриад идэж уухтаа биш шүү дээ тий. Meaningful conversation хийх
өөрөө therapy шахуулдаг. За маш гоё хариуллаа. Тэгээд хамгийн сүүлийн асуулт мэдээж сэдвийнхаа дагуу би нэг хамгийн сүүлийн асуултыг асуучмаар байна. Тэгээд Sorry. цаг 60 секунд үлдсэн байна. Сая өөрөө хэвлээ маш их хурал зөвлөгөөнөөр явж байгаа те AI-ийн чиглэлүүдээр. Тэгэхээр ер нь ирээдүйд за өөрийнх нь одоо ингээд тэр хурал зөвлөгөөнүүдийг багцлаад ирээдүйд AI дээр гарах юм 3 шинжилэлт ч гэх юм уу те тийм нэг багц тийм ойлголтуудыг бидэнд өгөөч. Ямар ирээдүй бидний хүлээж байгаа вэ? Яг хав хамгийн том юм юу вэ гэхээр та нар одоо харж байгаа шүү дээ. Одоо Америк Трамп гарч ирэл юу болчихно. Одоо харж байгаа өчтөр урчигдэр гэхэд Харвардд гадаад оюутан сурахыг хорчлоо шүү дээ. Дэлхийн эдийн засгийн форум 1 сард Давост болоход одоо миний явсан л олон хурлуудаас мэдээж хамгийн мундаг том хурал дээр нь нэг зүйл зарлагдсан нь юу вэ гэхээр хэмнэлэн оюун гэдэг бол геополитикийн хамгийн том зэвсэг болчихлоо. Нөгөө одоо цөмийн зэвсэгтэй бараг тэнцвүүц ч юм уу тэрнээс илүү юм том геополитикийн зэвсэг болчлоо том зургаараа. Тэгэхээр одоо ингээ харах юм бол DeepSeek launch ихтэй Christmas-ийн өдөр launch хийж байгаа. Тэ та нар ингээ харсан бол одоо барууны хэвлэлүүдээр ямар амар тэр DeepSeek-ийг сайн муугаар ярьж гарч ирж байна. OpenAI гэдэг компани хідэн биллион төгрөг зарцуулж ухсарсан одоо моделийг 10 сая доллараар ухсарсан ингээ гаргаж ирж байгаа гэдэг өөрөө ингээд тэр хоёр гүрний том одоо алаан тий геополитикийн одоо энэ өрсөлдөөнийг харуулж байгаа. За эндээс жоохон доошоо одоо хувь хүний зүг рүүгээ хараад үзэх юм бол ер нь зөвхөн одоо ажлын байран дээр өөрийгөө үнэлүүлэхээс илүүтэйгээр өөрөө өөрийнхөө чадварыг сайжруулах, өөрөө өөрийнхөө амьдралыг одоо арай өөр төвшөнд гаргахад хэмнэлэн оюун өөрөө маш том юм түүл болцсон л доо. Тэгэхээр энийг нөгөө аль болох ойлгож, аль болох эрт ашиглаасаа л гэдэг. За дараагийн нэг нь болохоор хятад энэ 9 сарын 1-ээс 1-р ангиас эхлээд хэмнэлэн оюуны хичээл орох шийдвэр гарчлаа. Бүх хятад даяар. Тэгэхээр энэ бол манай Монголд өгж байгаа маш том мессеж ахгүй юу? Одоо бид нар хүлээж авч тул. Тэгээ энэ ч зорилгоор бид нар нөгөө хүнээл бэлтгэх хэрэгтэй. Хүн бэлдээ одоо залуучуудаа сургая гэхээр бид нар сургаа заагаад хүний нөөцөө ахгүй. Тэгээ энэ дээр манай AI Academy хийж байгаа нэг нийгмийн төсөл юу вэ гэхээр Нүбийн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай М-банктай хамтраад 500 багш хэмнэлэн оюуны багш бэлдэх ийм ажлууд хийж байгаа. Тэгэхээр одоо нөгөө тухайн үед юу байна тэргээрэл одоо өөрийнхөө боломжтойгоор аль болох одоо импакттай юм хийхийг бид нар бас зорж байгаа. Тэгээд манай залуучууд ч гэсэн одоо тэр багш болох дээр apply хийгээд орж олно. Инженер бэлтгэх юм хөтөлбөр, ашигын бус хөтөлбөрүүд байдаг. Зүгээр хамгийн наадах нь зүгээр өөртөө л одоо Python-оос эхлээд энэ технологи ойлгочих нь л чухал. Одоо тэр бол хувь хүний хамгийн practical хийж эхлэх ёстой зүйл. За бидний одоо подкастаа өөр өндөрлж байна. Тэгээд обонада өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирж бидэнтэй одоо маш илэн далангүй те. Тэгээд үнэн гоё поинтуудыг хэлж бидрийг бас AI гэдэг энэ зүйл хаашаа хүрэх вэ гэдгийг бас харуулхад ярилцлаа. Тэгээд обонада би бас нэг хувийн зүгээс хэлэхэд яг өөрийнхөө энэ оюун ухаан хүч чадал одоо чармаалт те энэ зүйлүүдээ Монголын залуучууд Монголынхаа ирээдүйн төлөө хийдэгт маш их баярлдаг шүү. Тэгээд энэ төсөл нь ч гэсэн маш амжилттай болох байх гэж би итгэж байна. Тэгэхээр AI тэгээд AI-г бүгдээрээ сурцгаая. Баярлалаа. Баярлалаа. 1 2. За баярлалаа. Anti podcast